Улсын хурлын үргэлжлэлийн байнгын орооны дарга Баасанхүү улсын хурлын гишүүн Бацаандан нар өнөөдөр газрын төсний газрын удирдлагуудтай уулзлаа. Газрын төсний газрын хайгуул судалгааны хэлцээний дарга энх баяр уулзалтын ихэнд газрын төсний хайгуулын талаар мэдээлэл өгсөн. Монгол улсын хэмжээнд газрын төсний хэтийн төлөв бүхий хайгуулын 31 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар засгийн газраас баталсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үндэсний болон гадаадын 18 компани 23 талбайд газрын төсний хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар улсын хурлын гишүүдэд танилцуулсан. 2014 онд Монгол улсад нийт 1314.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлжээ. Их үүсвэрээр навч үзвэл 91%-ийг Оросын улбооны улсаас, 2.8%-ийг бүгд найрамдах Солонгос улсаас, 2.6%-ийг бүгд найрамдах Татарт улсаас, 4%-ийг бусад улсаас импортоор оруулж ирсэн байна. Улсын хурлын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулсан. Газрын тосны өнөөдөр хууль батлагдсан байгаа. Тэгээд энэ хуулийн өнөөдөр шинжилтэй холбоотойгоор бол хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих улсын хурлын бүр эрхийнхээ өрөөнд үргэлжлэлийн байнгын орон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. За иргэдийн зүгээс ч гэсэн нэлээдгүй гомдол хэрэгж байгаа. Тэрний нэг нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол ажилчдын хийж болох сомсмол машин, эсвэл хүн даацын машин, эсвэл усны машин зэрэг ингээд машины кран ч гэдэг юм уу, тэр машинуудыг хийх ёстой ажлуудыг хийхгүй хятадын компаниуд энэ ажлыг улаач хийгээд байна. Бид нар бол энэ дээр хийх бол хүсэлт их байна гэсэн асуудал тавьсан. Тэгээс дээрээс нь хоёрдугаарт нь Доронтод баригдах энэ замын ажил ерөөсөө явагдаагүйгээс болоод ингээд 93 оноос хойш өнөөдрийг хүртэл минингийн тал бол минингийн тал маань бол бүр сүүрч дууслаа. Зээрвэлд амьтад бол байхгүй боллоо гэсэн байгаль орчны асуудлаараас нэлээдгүй хомдол тавьсан байна. Тэгэхээр бид нэр энэ асуудлуудаас газрын тосны асуудал болон компани удирдлагуудаас уулзаж хэрхэн шийдвэрлэж болох талаар бид ярилцаад байж байна. Газрын тосны газрынхан маань бол Монгол ажилчтай ажлууд сонирхол их байна. Харамсалтай мэрэгчлэр бол хангах боломжгүй байна гэсэн асуудал тавьж байна. Би бол мэрэгжилтэн бэлдэх хөтөлбөрүүд бол компаниуд дээрч дээр улсаас ч дээр бол хангалттай бол явагдаж байгаа. Өнөөдөр 22 жил болчиход байгаа хэрнээ өнөөдөр хүртэл энэ асуудлыг шийдээгүй нэгдэг бол энэ бас л их буруу зүйл л дээ. Тэгэхээр бид нар бол энийг бол дис дараагаар нь шийднэ. Хамгийн оргил үедээ 114 оюутан гадаадын ихтэй сургуулиуд сурч ирсэн. Энэ жил бол 87 хүүхэд сурч байна. За энэ жил бид бол эсэлт авах болцоогүй байгаа. Яагаад гэвэл бидэнд хуваарлж өгсөн мөнгө маань зөвхөн суралцж байгаа хүмүүсийнхаа төлбөрийг төлөх хэмжээнд хүрэхээр ийм нөхцөл байдалтай байгаа. За бид Москвагийн Губкийн их сургууль, газрын тосны их сургууль, за Түмэний газрын тосны сургууль, Бээжингийн газрын тосны сургууль, Даачингийн газрын тосны сургууль, Канадын Альбертагийн газрын тосны сургууль, за эдгээртэй бол бид гэрээтэй. Мөн уулзалтын үеэр газрын төс боловсруулах үйлдвэр байгуулах ажлын явцын талаар мэдээлсэн. Одоогийн байдлаар 11 компани газрын төсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эрхлэх тусгай зөвшөөрлийг газрын төс боловсруулах үйлдвэр байгуулахаар аваад байжээ. Аж үйлдвэрийн сайдын тушаалаар газрын төсний боловсруулах үйлдвэрүүдийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлыг наривчилсан үнэлгээ хийх ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.